Сайн байцгаана үзэгчдээ TV5 телевизийн Кайф нэвтрүүлэг эхлэж байна. Кайф нэвтрүүлэг маань хэсэг хугацаанд бас гараагүй. Тэгэхээр одоо эхнийхээ шин дугаарыг бас та бүхэнд хүргээд эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлэг маань Хорооллын спорт центр дээрээс явагдаж байна. Өнөөдрийн зочноор Мөрөөдлийн театрын жүжигчин Намун хүрэлцээрсэн байгаа. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За тэр Намууны хувьд ер нь чөлөө цагаа ер нь яаж өнгөрөөдөг вэ? Чөлөө цагаа ер нь тэгэл гэрийнхэнтэйгээ л айгүйх өнгөрөөд найз нөхдөдтэйгээ өнгөрөөн. Тэгэл болж игэл гоё хөвгчлөлтэй зугаатай өнгөрөө. Зугаатай өнгөрөн гэдэг нь одоо юу гэсэн үг вэ? Яаж өнгөрөхийг зугаатай өнгөрөө гэж ойлгох уу? Яг нэг хэвээ үйлдэл хийхгүй гэдэг юм уу? Айгүй гоё. Бүрхэг юм яриад тийм. Спорт центр маань нэгдээд 2 сар гаруй болж байгаа. Тэгээд ер нь маш олон төрлийн тоглоомуудыг Монголд оруулж ирсэн. Дандаа Америк тоглоомууд байгаа. Тий. Сая надаас чөлөө цаг яаж өнгөрөх сонирхолтой өнгөрөөн гэж хэлгээд байгаа юм. Би одоо нэвтрүүлэг хийхэд орж ирсэн газар маань таалагдчихсан байна. Тэгээд энэ төсний найзтайгаа чөлөө цаг өнгөрөхсөн зууртай газрын боломжтой. Ер нь одоо өмнө ирж үзээгүй те. Энд. Тэгэхээр эндийг танилцуулахад энэ газар маань одоо яг эндээ бол спорт парктай. Тэгээд спортын бүх төрлийн уралдаан тэмцээнүүдийг бол энэ бүх дэлгэцүүд дээр гаргадаг юм байна. За жишээ нь одоо хөл бөмбөг дээр гэх чинь Ливерпулийг Премьер лиг дээр гэх чинь Ливерпулийг үзэх сонирхолтой дэмждэг хүмүүс нэг дэлгэцэн дээр зарим дэлгэцэн дээр үзэж байгаа, зарим дэлгэцэн дээр бусад багууд нь зэрэг явагдаж байгаа. Тэр өдрийн зэрэг явж байгаа тоглолтуудыг бас үзэх боломжтой. Тий, заалаараа тэр чигээр ингээд уралт нь байдаг. За тэгээд ер нь маш бараг 20-од төрлийн тоглоомууд байдаг юм байна. Тэр нь би ч гэсэн өнөөдөр бас анхудаага далмаар маа сайхан тоглож үзье гэж бодсон байгаа. Тэгээ хоёулаа сайхан өрсөлдөд явчих тий. Сүүлд ер нь хаашаага яаж цагийг өнгөрөөсөн бэ? Гадуур сонирхолтойгоор гэдэг юм уу тий? Сонирхолтойгоор гэвэл хүүхдүүдээ аваад Sky Resort руу очиж гулгасан юм байна да. Чаргаар гулгасан нь. Тэгэл ер нь бол гэр зуур тэгээд ажил төрлөл хот дотроо л байсан да. Тий. Одоо бас нэг үеэ бодвол залуучдын цаг цав өнгөрөх чөлөө цаг өнгөрөх газрууд бол нэлээд их болцсон байгаа тийм. Одоо эдгээр дээрээс одоо спорт нөхөө сайхан центр нэгдсэн байгаа. За ингээд хаалах уу? Хүчүүгээр хэлээ. Тэглэг яах вэ? Бильярданд ер нь хэр вэ? Яг бас хөрхөн тоглолч нь мэддэгтгүүнтэй. Мэддэгтгүүнтэй. Тэрнээс чинь амар төгсөл биш ээ. Аль шаарна? Унсан минийхээс. Унсан нь. За унснаас аваад тийм. За цол. Хөдлөд яах вэ? Амралтын байдалтай нөө тоглолттой нөө. Манайх одоо кино уран бүтээл хийх гээд кино зохиолынхаа үйл явц дээр явж байгаа. Тэгээд кино зохиолоо бас нэг кино чинь ер нь бол 1-р зохиол, 2-р зохиол, 3-р зохиол байдаг шүү дээ. Тэгээд зохиол дээр маш сайн сууж ажиллах бодолтой байгаа. Тэгээд нэгэнд гаргаж байгаа бас чанартай уран бүтээл гаргах юм уу гэсэн өвд хүсэлтэй. Тэгээд нэг хоёрын хооронд нэг оромцсон юм хийхгүй гэсэн байдлаар айгүйх зохиол дээр айгүйх удаан сууж байна. Нэлээд олон кинонууд гарсан баг шүү те. Хөх совдны ирэлт. Юу лээ? Хар совдны ирэлт нууц. Омарын ирэлттэй хажаад хар совдны ирэлт болсон явж байна. Тэгээ ах нар маань яг хуу хүний уран бүтээл бас яг зөвхөн чинь хуу хүн өөрийн хувийн ажил гэж байна. Хувийн уран бүтээл тал талдаа тойрвсон байгаа. Тэгээд тойрвсон уран бүтээл хийсэн байгаа. Тэгээд яг Мөрөөдлийн театрын гэвэл 2 дахь уран бүтээл яг аль бие усны Мөрөөдлийн театрын 2 дахь дэлгэцийн уран бүтээл. Өмнөх дэлгэцийн уран бүтээлэнд юу болж байна? Ээжинд байсан. Ээжинд байсан. Тэгээ ээжинд байсан чинь анхны Мөрөөдлийн театрын уран бүтээлцсэн. Бүх жүжигчдэн тоглосон. Тийм бүгд байсан. Зөв зөв. Одоо тэгвэл 2 дахь уран бүтээлтэй болсон байна. Одоо 2 дахь уран бүтээл дээр ажиллаж байна. Тэгээд кино зураг авалт маань одоо төлөвлөгөөгөр бол одоо 1 сарын сүүл гэхэд зохиол нь гараад төлөвлөгөөнд боловсруулагдаад дуусаад 2 сарын ихээр ер нь юунда мотор дуурайж шууд эхлэх байх гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгээд 2 сар зураг авалт дуусна. Тэгээд 3 сар гаргаад шинэ тоглолтын бэлтгэлд орол эхлэх байх та. За шинэ тоглолтынхаа бэлтгэл. Жилдээ ер нь бол ганц. Үгүй 2 тоглолт гарч. 2 3 болж игэл 3-ыг гаргахыг боддог. Тэгээд хөдөө орон нутаг ээжтэй тийш яваад манай саяас намар тоглолт гаргаж амжсангүй. Хөө миний цохих хэлж штэ. Тийм үү. Тийм үү. Яриагаар нь хэлэнтуудаа цохисон чинь мэдчихсэн биз дээ. Ер нь цол авсан байгаа те. За мэдээлтүүдийг нэлээд бүр илүү их. Тэгээд юу байсан? Тэгэлээ. Манайх чинь сайн намар 2 Говь Алтай аймгийг, Өвөр Хангай аймгийг ерөөсө бүх сумдуудаар ингэж тойрж тоглосон. Тэгээд
хоттой бол уран бүтээл гаргаж амжаагүй. Тэгээд одоо энэ жил 3 сард дааттай том тоглолт болох байхаа гэж бодсон. Хөдөлгөөр шийдсэн байгаа юм тий. Тий. За тэгээ хоёр шинэ уран бүтээл дээр орсон. Сая оролцсон уу? Оруулаа. За одоо ялыг авч байна. Одоо Цол ихэрч юм нэлээ нуулттай байна л та тий. Вай, энэ шийдэх. За ингэсгээл явуул. Снукер тоглодог уу? Снукер уу? Яг мэдсэн маа би бүр яа мэдсэн. Багтаа аартаа айгуу тоглодог байсан. Тэгээ одоо тоглоог айгуу болж гинөө бараг 10 жил болж гинөө. Энэ газрын цагийн хуваар нь яаж ажилладаг юм бэ? Жишээ нь одоо нэг юу болдог штэ. Яврам авах чинь цагийн зөрүүгээр шүн тоглолтыг болдог штэ тий. Бидний тэгээ тэр мөр бол цагийн хуваар л хамаагүй ажилладаг. бас тэндээс шалтгаалаад арай боломжтой цагаараа тоглолт юм шиг л. Одоо бодохгүй менежертэй бас уулзсан. Тэгэхээр бас мэдээллийг авъя те. Тэгээ. Анх бол to be or not to be дээрээс гарч ирсэн гэж манай хүмүүс ярьдаг те. Тэгэхээр энэ 2 дугаар байранд орсон тий. 2 дугаар байранд ороод Солонгослоо явах авсан юм. Тэгээ нэг жил Солонгос суралцах эрхээ бичгээр шаардсан. Би юу эндээ ажилтаа болсон Мөнөдлийн театрт ажилд орох урилга авсан. Тэгээд Солонгос явснаас дээр байх гэж байна. тий, Солонгос явлаа гэхэд би яг тэнд мэрэгжлийн ангидаа 3 сар сурах тооцоогоо бодохоор яг 3 сар л суух шаардлагатай болсон. Тэгээд нэг хэлгээд бас ажигаар юм яагаад. тий, 6 сар хэлний бэлтгэлд яваад тэгээд 3 сар мэрэгжлийн ангид суугаад тэгээд 3 сар нь болохоор нөгөө юуных нь амралт таарчлаад нэг юм амралт таарад ерөөсөө боломжгүй болчих. Тэгээ хоёрын орнд яваад явах гэж бодоод. Тэр ирэх яасан. Тэгэл туслагдсан шүү. Туслагдсан. Ерөөсөө явах шүү. Тэ яг. Тэгээ эндээ ажиллаа олцсон юм чинь. Мөрөөдлөө илүүлсэн юм чинь заавал тийш явах шаардлага байхгүй шүү. Хамгийн анхны тоглолтоо тусгаар тогтнолын ордонд хийжсэн билүү? Үгүй лөө. Солин төвлөргөнд. За. Орой 10 цагт хамгийн анх миний нуус хүү жүжиг тавигдчихсэн шүү дээ. Тэгээд араас нь хайртай бол эргэж хараарай хаан тавигдсныг бол мэдв. Гэхдээ тусгаар тогтнолын ордон байна уу? Тэрийг бол сайн мэдэхгүй байна. Тэгэл амьдрал өөрөө бэлэг гээл тусгаар тогтнолын ордон тавигдаад тэгээд Одоо ингээ хошин урлагийн олон продакшнууд байна л да тий. Бид нар өөрсдөө бас нэм өнгө төрхтөө тийм одоо танах чинь анх гарч ирэхтэй тийм шоу драм хийж гарч ирсэн ч тий. Нэг 22 минутын ингээл жижиг үзүүлбэрүүд биш. Яг тэгээд нэг даацтай ингээд нэг юм уу хоёр үзүүлбэртэй ингээд. Сүүлдээ арай өөр болцсон уу? Эсвэл яг драмаараа яваад ийн үү? Сүүлд тоглолт үзэж амжаагүй л байна л та. явж байгаа шүү дээ. Манайх сая зааж гэсараа аваа чинь ер нь ингээд юм богино хэмжээнийх ч гэсэн бид нар болж өгвөл өгүүлэг ямар нэгэн зохиолоос сэдвэлж аюу авдаг. Тэгээд сая сүүлийн утасгүй бол өглөө явал 5 номертой тийм тоглолт тавьсан. Зөвхөн тал бүрийн юмыг ер нь сонирхож үзэх ч юм уу те одоо нэг өөртөө дайчлах ч юм уу тиймэрхүү байдлаас ер нь нэг удаа шоу тоглолт хийгээд үзүүл яасан гэсэн байдлаар явсан. Тэрнээс ч манайх одоо цаашдаа байн гол тэгж богино хэмжээний олон номер хийх төлөвтэй болж байгаа бол биш. Тэгээ одоо тэгээ удахгүй бид нар бас бүр уянгийн драмын жүжиг бас тоглоно. Тэгээд гоё зохиол олдуулахаар инэдмийн жүжиг ажиллах, ер нь жүжиг тал руугаа ажиллах тийм юугаа чигээ бол барина. Саяны тоглоом дээр би очсон байгаа. За бильярдн дээр бол намаа ойдсон байгаа. Дараагийн тоглоом бол дартс байгаа. Дартс нь сая одоо ингээл 4 зоосоор тоглоно. Ер нь их боломж юм билээ. Нэг өдөр бол нэг 5-аас 10,000 төгрөгтэй юм. За нэг 5,000 төгрөгтэй бол нэлээд олон тоглоом дээр тоглох юм билээ. Тэгэл 500-аас 1,000 төгрөгийн хооронд нэг тоглоом тоглох боломжтой. За энэ заасан шугам дээрээс дартс ер нь хэр тоглодог вэ? Мэдхгүй тэгвэл би амар тоглож байгаа шүү. Тэгээ хинч байсан тэгээ хөөтөн зоож байгаа юм шиг. Оо хамгийн доотлын оноо. Ер нь бол тэр 20-ыг бол хамгийн дээд нь 300-аас хамгийн бага оноотой болсон хаачих юм байна. За. За одоо би. Эхний оноо гэхдээ ер нь 33 оноо гэсэн үг юм байна л да. Тэ? Яа чаар харахтай юм байна. Харин тийм байна. 30 доор нь 33 оноо гэж хэлж байна. За. За. Намаагийн Оо байхгүй хоосон. Одоо баримжаа авчлаа. 20 дээр. Оо ийчсэн шүү дээ.
Үргэлжлээ шүү. Тэгэхээр чинь 233, 268 би илүү оноотой байна тест. тийм ээ. Би ихнийх нь 268 та чи 233. За одоо. Оноо гэхдээ ер нь доошилж авдаг юм байна те. Тийм, бага. Хамгийн бага оноотой нь ялт юм шүү те. Ингэсээр оноогоо дуусгах хэрэгтэй юм шиг байна те. За. Уг нь бол энэ дээр шээс 20-ыг 3-аар дээдл нь бол 60 оноо байх хэрэгтэй нөө. За одоо шид. Мэргэжлийн хүмүүс нь бол дандаа тэр 60 дээр ондог шүү. Тэр 20-ын доотлын улаан зураас шүү те. Тэн дээр бол онох хэрэгтэй л байт юм байл л дээ. За. Дахиад нэг шидэх хэрэгтэй. Сайн нэг юу яасан? Үйл ажиллагааныхаа талаар бас ярьж байна шүү те. За манайх бол яг спот барны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхийдөө тоглоом дээрээс нь одоо янз бүрийн NBA-ийн тоглолт, төлбөмбөгийн тоглолт гэх мэтчлийн юмнуудыг бүгдийг нь яг нэг дор шууд нэвтрүүлгүүдийг үзүүлэх тийм боломжтой. Тийм одоо спорт төрлийн залуусыг одоо соёлтой боловсроод цагийг өнгөрүүлэх гэдэг юм уу те. Тиймэрхүү талаас нь л өнгөрүүлэх тийм. Одоо санаахтай төстэй юм үйл ажиллагаа явуулдаг газар бол байхгүй бах та тийм. Манайх бол ер нь анхдагч болж орж ирж байгаа. Нэгдээд одоо 2 сар орчим л болох гэж байна тий. Ер нь бол хамгийн анхдагч гэсэн үг гэлж болно. За тэгэхээр энд бол одоо хичнээн хүний заалч тийм үү те. Тэр нэг тийм. Одоо яг суугаагаар бол манайх 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Тийм нэг спорт клуб байна. Сая энэ бильярдн дээр одоо сая номоно хайдсан л та. Тэгэхээр одоо энэ юу лээ дартсан дээр үзээд байгаа байхгүй юу. Дартс маань бас ямар онцлогтой бас бид хоёр бас сая нэг хэсгийг ойлголцохгүй буруу тоглоод байгаа юм уу зөв тоглоод байгаа юм нэг тиймэрхүү юм боллоо л та тийм. Энэ дартс бол яг өөрөө яг мэрэгжлийн дартсын хэмжээний яг юутай л та. Тэгээд илүү боловсронгуй болсон юу гэхээр одоо оноонуудаа ингээд одоо дээр үеийн дартс чинь ингээд тоомоо бичээд ингээд бичээл ингээд хасаа явдаг ш тийм байхгүй шууд оноогоо тоолол доотлолт нөр автоматар тоглодог. Дээдл нь 8 хүн шууд зэрэг тоглох боломжтой. Энэ яадаг тоглоом юм билгүй? За энэ бол 2 гараар ан хийдэг тоглоом байгаа. Тэгээд мэдээж ан хийж байгаа юм чи эмхтэйг нь буудахгүй дандаа хэрэгтэйг нь буудаж байгаа. Эрэгтэйг нь бууднаа. Тий, эрэгтэйг нь буудаж байгаа тийм тоглоом байна. Одоо тэгэл ангаа хийгээл хоорондоо оноогоор өрсөлдөөл тэгэл тоглолдог тоглоом байгаа. Тэрийг хөгжүүлээл, уугаа хөгжүүлээл тэгээд ингээд цаашаа үргэлжлэе. Тэр нь бол багийн тоглоом бай тээ. Ер нь бол хоёулаа тоглодог багийн тоглоом гэсэн. Одоо жишээ нь чи буудаг байлаа гэхэд оноо аваагүй байна те. Цаадлаж юм бол оноо автсан байж чинь. Гэх мэтчлээ ингээд цаашаа яваад тоглоно. Нэг барьж байгаарай. За. Ордоор сумных нь юу юм хаана явж байгааг харагддаг юм уу? Харагдахгүй. Ер нь жоохон ойртуулаад чиглүүлээ шууд буудаад. Оноо харагдаа. Энэ оноо харагдаа. Онон дээр байгаад гэсэн үг тийм. За нэгдүгээр гар бол айгүй амжилттай явж байна. Дараагийнх нь бол ерөөсөө ямар ч юу алхахтай. Нэг барьж зогсоор байгаа алдлаа шүү дээ. За энэ ч онжин гэсэн үг тийм. Энд ч нэг бурууг онцлоо. Хит скод үргэлжлэв. Би одоо бас арай нэг гайгүй байна. Одоо ерөнхийдөө нэг тоглоомд дунджаар нэг 3-аас 5 минут явж явах жишээтэй. Ер нь тоглоом болго нэг хүний тоглолт болгоно те 3-аас 5 минут. Энэ тоглоомын тоглолт одоо хэдэн заасаар хэдэн төгрөг тоглох гэсэн. Энэ одоо бүх энэ картн дээр нь үннүүд нь байж байгаа. 800 төгрөгөөр нэг хүний тоглолт гэсэн. Зүгээр нэг удаа ингэ тоглоод дуусчих биш. Цаашаа хөгжүүлдэг гэд яриадсэн те бас. Тэр нэг тоглоом дээр хүмүүс ч одоо ингээд тоглолт дуусчдаг штэ. Тим юм байхгүй. Манайх ингээд нэг тоглоомоо зуруулаад цааш нь ингээд өөрөө хөгжүүлээд үеэд аваад ингээд цаашлаад яваад ах. Тийм улам тийм боломжтой гэсэн. Сайн тоглоомоо тоглоод. Тийм тоглоод нэг зуруулаад ингээд тоглоод тэгэл яг ингээд одоо яг игцэгтэй үедэр дахиад нэг карта зуруулах юм бол өшөө илүү даблдаад хүчин сайжраад ч юм уу те ингээ явах жишээтэй. Тэгэх юм бол бас илүү сайжраа явдаг. Одоо доотод ч гэдэг юм уу те нэг хүүхдүүдийн түгээмэл тоглолтын тоглоомод төр гэх чинь нөгөө баатраа ингээ хувцлаад сэл метрийн бүр хувцаалгад ч юм уу те тэгэл гоёмш болгоод яг тэр шиг ингээ хөгжүүлдэг тийм тоглоомод байт юм л да. За тэр дараагийн тоглоом За ээжлүүдийг тоглолцоо. За нэг үү. За тэгээ. Fruit Ninja энэ утсан дээр л тоглодог байсан тоглоом тий. За. За тэгэхээр одоо ингэж шилжиж байгаа. Дахиад
Fruit Ninja тоглож ирсэн биз дээ. За. Бурууг нь ончоо. Олон уруугаараа тоглоод илүү боломжтой гэж штэ. Самардах нь штэ ингээд. Сая бөмбөгөө ончих юм болоо тэгээ. Таны юу авах хэрэгтэй юм шүү. Оо чичээ. Жон хөдөлгөөн муутай байна уу гээ? За өөрөө Бөмбөг яг ган дээр дэлбэрч байгаа юм шиг аяад ах юм. За 20 секунд үлдсэн байна. яа. За. Freeze бүрээ. За минут сэтгэл секунд за хасгаар оноо. Дахиад явна шүү дээ. Хугацаа явж байгаа. Удаа ширсэн байгаа шүү дээ. Тэс дараа. Юу ч болоод байгаа. 7 секунд үлдсэн байх шүү. Цаан амжиж байгаа. За хугацаа дууссан. Эндээс одоо нийт оноо энэ дээр гарч ирнэ л дээ тий. Бэст 262 юм шүү. 297. 97. Энэ 200 хамгийн дээдлийнх нь бол оноо нүсэ тий. За. Энэ типтийг одоо жишээ нь энэ юун дээр membership үүсгдэг байхгүй. Одоо жишээ нь та нар энэгээр мөнгөөр цэнэглээд ингээд явах юмар өөртөө аваад үлдчихнэ. Тэгээ ирэх тоолондоо ингээд тоглоод байх юм бол энэ типтүүдийг оноо авч суулгаад манай одоо тэрэн дээр зарагдаж худалдаалагдж байгаа юмудаас онооны шагнал болгож авах тийм боломжтой гэсэн. Тийм. Тоглоомоо тоглоод бас дээрээс нь дахиад тоглоом олж боломжтой биш тий. За ийм тоглоом оноо аваад авах боломжтой биш тий. Юу юм? Бүр яг чигээс хооронд байна шүү дээ. Энэ Энэ яс хөрх юм бэ? өөрмөцөл ер нь нэг юм Хондог байна. эний ч яри алтгээ бодсон юм шиг үстэй. Энийг ярьж штэ би энэ Тэгээ камер. хондог аяг. Энэ бол одоо утасны кейс байх шиг байна тий. Үгүй. Юу юм? Ийм хайрцаг байна. Юуны хайрцаг юм бол байна? Тамхины ярьсан. Тамхины ярьчин. Тоглоом тоглоод тоглолт бүр дээр ингээд оноо өгөх юм байл да. Оноогоо цуглуулж чадсанаар эндээс ийм тоглоомнууд авах боломжтой байна. Тэ? Сайн өрмөц тоглоомуд байна л. Тоглоом гэх юм уу бас совнээр ч гэх юм уу юу ч гэх юм те. Одоо нэг айгуу тийм сонин л юмнууд байна л да. Жишээ нь одоо энэ байх жишээ те. Энийг нэг та нар алганы хийгээ шууд. За үзээ. Байшээ. За. Чи нүүрэн дээр наачаач. Чи нүүрэн дээр наа. Тэгчээд ингээ авчих штэ гараа. Би авч байгаа тогтохгүй штэ. Тогтно штэ. Одоо. Ааша. За. Хайбаа. Гарныхын хээ одоо ингээд нөгөө алдартангуудын годамжинд байдаг шиг. Штэ бараг. Тэ? Тэгэл гихтээ хараад байдаг. За чи нүрээ. За би нүрээ хийж үзвэл нэг юм ихгүй. Яаж? Ер нь бол ерөнхий төрх нь байна те. Хааш явах хэрэгтэй байна. Шон тоормслоод огцон мэргэлтэн дээр нь тоормслоод иргэн штэ. Аа тийм үү. Машин барихтаа ер нь дээдлийн хэдийн милтэй дээ. Би юу? Ямар зам дээр явж байгаа? Ямар зам дээр явж байгаас? За шулуун зам дээр. Хурдны зам дээр. Оо, 100. 100. За хот дотор. Хот дотор ёо 60 80 гэж янз. 60 80 явж болдог лөө. За. Байран дундор. Байран дундор бол зөөлөх явна. Байран дундор зөөлөх явна. Хэдэн милийн урдтай бас ийм тогтцоо урд байх хэрэгтэй шүү дээ. Мэдгүй. Надаас 4 асуугаад байгаа юм уу? Тий, 4 асуугаад шүү дээ. За тэгвэл 30-аас 50. 30-аас 50 аа. Эцэглээ осол хийхээр нөхөр явж. And you're sitting in the back of the car, just sucking on your cigarette.
За энэ бүчиг бол хашрааны үстэй. Амжи. Юу олж хийж чадчих. Оо ичээс хэцүү юм байна. Тэ? За би тоглоомыг ер нь тоглохоо боллоо. Ер нь хэцүү тоглоом юм байна. За. Намоноо чи энийг бүр хашраад юм шүү те. За. Ер нь бол ойлгомжтой. Цаашаа тоглож болно шүү дээ. Энэ бол ер нь За боли. Намуна жоохон хөдөлгөөний дутагдлаар орсон юм шиг байна те. Ер нь бол нэг жоохон хүүхдүүд бас нэлээд тоглож харагддаг. Гэл дууслаа та. За энийг бол ер нь бол өөрөө тоглох гэвэл би бас тоглож чадахгүй юм. Чи дараа нэг гоё бонусаараа ирээ тоглож ярэ заяа. TV тав телевизийн кайф нэвтрүүлэг эхлэж байна. Надад яг төвшөлт хийлгээд. Энэ яадаг чиний мөч. Гэтэ ер нь бол хөдөлгөөний дутагдлалд орсон мэдэгдэж л да. Намунаг уу да. Удасных баггүй да. Тэмээс хөдөлгөөнд. Одоо энэ тоглож үзээгүүл энд бас жишээ нь покер байна те. Хоёр талдаас зогсож байгаад одоо энэ дэр ингээд өөрийнх модны дэр ингээд харагддаг. Энийн гол харагддаг. За энэ бол нөгөө тоглож үзсэн. Цаан гарчихсан. Тий. Нүлээ. Fruit Ninja шүү дээ те. За энэ машин байгаа. За энд бол мотоцикл байгаа. Тэгээ тэр бол хамгийн тэр цаад захын тоглоом бол жоохон хүүхдүүдийн тоглодог тоглоом байсан. Энэ юу шүү дээ те. Энэ jackpot нэг юу яах юм бэ те. Карта уншуулад сая нэг оноонууд аваад байна шүү дээ. Оноонуудаа ингээд энэ дэр нийт тикетээ нэмэх боломжтой. Тийм азаа үздэг тийм. Тэгээ дахиад голдно ингээд бас нэг бонус. Тий. За одоо энд бол дээс гэж байгаа тий. Гэрэл эргээл яг одоо энд ингээл ирэх юм бол чи өсрөн гэсэн үг шүү дээ. Тэгэл энэ хурдсаал яваад энэ. Тэгэл амар юу яг байхгүй ингэж өсөх. Тий. Эний ажил гэхдээ сая ч нь бол зүгээр болсон тий. Энд бол одоо бүжгэлдэг байсан л та. Тэгээ сая дондоод юу. Энд бол боулинг байна. За. Одоо боулингийн бөмбөгөөс гарч ирэнгууд энэ дотор байна л да тэр улаан. Энэ бөмбөгнүүдийг аваад ийшээгээ шидэл тэр оноонууд байгаа. Оноонуудыг ойд дэшээ гэж байна. Тий, ойгоод дэшегээ. За шидэж үзье. За 10 оноо. 10 оноо авсан байна. 10 оноогоо. Одоо холоос гүйчих үү? Бүр хитрхээ юу яаж болохгүй юм байна шүү те. Ер нь бол иймэрхүү маягтай шийдэх юм шүү дээ. За би 40 оноо авсан. За. $40 оноо ер нь яг
Тэ ер нь нэг ивэ олчих юм бол яг нэг гадраа шидэд оруулаад шүү дээ, тий. Тэр 100 бол нэлээд хэцүү л очих юм шиг байна да. 100 яг орох шиглээ. Би хэд он юм бэ? 50. Би бол 220 он авсан байна. Чи бол тэндээс илүү он авсан гэж найдаж байна. За энэ дэр бол энэ гоног Ride гэдэг тий? Ride гэдэг. Тэ яг ингэж тоглодог. Доороос нь нэг сорд юм шиг л шүү дээ. Доороос нь сороод. За эхэлсэн. Энийг хоёр ширхэг ч юм уу нэг ширхгийг аль нэг нь өөрсдөө барьж байгаа л тэгээ шууд ингээд хоёр гараараа тоглож болох юм шүү дээ. Энийг бол тоглоомын газрууд нэг оноо авсан. За. Энэ дээдлийг хэд оноо авах хэвээр гэлээ. За. Дээдлийг хэд оноо? 5 оноо авч чадсан да. За. Ер нь яаж оруулахыг нь ойлгочлаа л да баг. За. Ой, гараа авлаа. Өөртөө оруулчлаа. Бас ямар тоглоом байсан бэ? Зөвхөн юм шүү дээ. За. Энэ өөр баг насны хүүхдүүд их. Баг насны. Тий. 0 одоо нэг 2-оос нэг 4 настай хүүхдүүдэд тоглоход их тохиромжтой. Одоо энэ шууд стартаа дараад ингээл 30 секундын дотор ингээл зогсоод Ой, эвдчихв. ингээл тоглох шээ. Гэх мэтлээ оноонуудаа аваад тах нь шүү дээ. Тэгээ дээрээс нь уншуулсан картн дээр чинь бас тэр тикет бонус гэж байгаа. Тэрүүгээр бас бонусаа цуглуулаа явчихна гэсэн. Ингээл явчихсан зарчим бол тийм. Энэ бол хідээс хэд насны хүүхдүүд Энэ үлээ? бол ерөнхийдөө нэг 2-оос нэг 4 настай хүүхдүүд маш тохиромжтой гэсэн. 2-оос 4 настай хүүхдүүдийн тоглоом гинэ. Намана. Сая зүгээр нүдэж өгч штэ. За. Энд бас сууж үзээгүй машин байна та. За дараа. Гоё юм биш үү уралдаан. Адилхан л та бас тий. Байлдаад явдаг машин байсан юм тий. За түрүүн дэхтэй машин дээр уралдаад үзсэн юм чинь. Одоо сагсан дээр нэг үзээ тий. Сагсан дээр нэг үзээ. Хөгжим тоглолтдог тий. За. Энийг чи яадаг вэ? Би энэ дэр биш сагсант муу л та бас. За одоо энэ нэг юугаараа юм 6 бөмбөгтэй. Тэгээ 6 бөмбөгөөр нэг тоглолтоо хамгийн ихний ээлжинд 90 секунд явах хугацаанд тоглолдог байгаа. Тэгээ шууд цаашаа үргэлжлээд оноондоо үрж чадах юм бол 90-с дээшээгаа ингээд шилжээд явчихна гэсэн. За үдсэнд хоёр одоо Өрсөлдөө шүү дээ тий. Зэрэг. өрсөлдөөр хажуудлаа ажил. Болоо шүү дээ тий. Freedom's like an ocean tied to a tree in the ocean. I'm like a sailor on a ship with no home. I'm left with one question, burning my direction. If I had a choice, which way would I go? Wamkele, wamkile, wamkele kile, wamkele, wamkile for sure. Wamkele, wamkile, wamkele kile, wamkele for sure. Wamkele, wamkile, wamkele for sure. Wamkele, wamkile, wamkele, wamkele
sure. Wamkele, wamkele, wamkele kile, wamkele, wamkele for sure. Wamkele, wamkele, wamkele kile, wamkele, wamkele for sure. Чи бас гайгүй тоглох гэвчтэй. Хизээ би гайгүй. Үгүй мө. За би бол ер нь бол 95 оноо нэлээ дээгүр оноог. Би чи гол шийдэгтэй шин бөмбөрөө авахтай. Тэгээд сайн шийтгэр эндээ ойч болох юм. Нэг тийм бичлэг үзсэн үү? Хоёр гараараа ингээд дээшлээд аваа шидэд идэг зогсолтгүй. Тэр бол мундаг. Нэг хаа. За тэр өнөөдрийн аялал ямар болов? Үнээр 100-тай байлаа. Ер нь богино хугацаанд чинь маш олон төрлийн тоглолт юм. Жохон яарал. Тэгээ цагт харуулаад сүүл Машин дагашнаар би өөрөө тоглохгүй чамаар тоглосоор байна. Хүүхдээ зэтрэлээ. Тоглож авч байгаа юм шиг яваад шүү дээ, тий. Багын ч юм уу, тий. Хүүхдээ дурсамжаас аваад чи. багын уу? Багын. Цэцэрлэгт байхтай байсан юм аа. Тэгээд яасан чинь манай ээж нөө миний үсийг нэг ингэж боржуулгаж бэгүүждэж өгөхгүй юу. Тэгээ бэгүүждээд ингээд ороож манаалаа ингээд энд бэгүүж ингээд зүг чинь тэр чинь ялаад яаж ч хөдөлсөн хамаагүй штэ. Тэгээд чи одоо яас бараг нэг за 3 нас мастаж байсан юм уу? 2 юм уу 3 настай байсан. 3 яас 3 настай байж байгаа. Чи яас нэг баг цэцэрлэг те 3 настай байсан баха. Тэгэл ингээд бэгүүж ороож өгөөд үсгээ боржуулгаж хаа. Тэгээ ингээд тэгсэн чинь нэг хөдөөгөө ингээд хөдлөхгүй ингээд жоохондоо ингээд юм хийсэн ч гэсэн ингээд өсөөл муухан олгочихгүйгээр маргааш өглөө цэцэрлэгтээ гоё очичиход тэгээд нэг орой ингээд миний үсийг ороож өгөөл нэг тийм хүн болсон. Аав ээж нэг анзаараагүй. Тэгэл нэг унтах чахт нь унтлаа гэж өрөөнд орсон юм байл та. Тэгээд намайг унтгах чинь үгүй чийдэг нь унтрах ганд яваад орсон чи би ингэсэн унтчихсан гэсэн ингээд доош орсон. Гараа ингээд байсан. Өсөө муухан олохгүй нас нь одоо үлдээд ингэж унтах байх. Тэгээд тэгж унтах нь үйл бас яг нь үсэл мохоо бодчихлаа л да бас тэр чинь бас өс мохоо олохгүй ингэхээр гайг байх гэсэн бодол төрсөн. Тэрнээ багтаа жоохон ирэх дураараа ч юм уу тийм байсан уу эсвэл ямар байсан бэ? Тийм шүү дээ. Ер нь би багтаа за ээжтэй бол загнуулт байсан. Аавдаа би бараг загнуулж үзсэн үзэг баха. Би нэг тариншаан дунжсэн жоохон багтаа. Тариншаан дунжсэн. Тий. Биш тариншаан дунжсэн. Мэдгүй яаж унсны манай ах л ярьд юм аа. Нэг найзынаа тоглож исэн чил хаалга мэдвэл намайг таршаа мөрчлээ гэсэн. Тэгэл нэг би бас нэг яг өөрөө санддаг юм болохоор би хажууд тийш хараад ингээд найзтайгаа ингээд хөтөлцөөд ингээд юм яриад явж ирсэн. Дуу мууч доорж удаа тэгж явж байгаа. Эргээл харч шонгийн мод мөргөж унаа би. Би бас яг тэгж унжсэн шүү дээ. Хүмүүс харангуут нэг уйлж чадахгүй. Тоглолтын дээр ч юм уу тий. Тоглолтын үеэр яг үзэгчдийн эвгүй байдалд ч юм уу тий. Тэр тийм зүйлд ороод яаж өөрийгөө авч гарч ирсэн ч тийм тиймэрхүү зүйл тохиолдож байна. Авч гарч ирсэн үү? Тий. Одоохондоо нэг алдсан текст яг тийм тодорхой текст мэгсэн санахгүй байна. Нэг юм алдчихгоотаа нэг эвтэх ингээд нэг явуулаад оруулаад нэг тий ганц хоёроо тийм болж ирсэн. Ах нар маань агиох нэ бидрийг амар чаддаг тайзан дээр нэг удаа тусгаар тогтнолын ордон дээр тоглолттой байсан маа. Нэг гээсээ арай аваараагаа тоглоод байдаг шүү. Шаргах тоор нэг ихнэр болоод батаах нэг хулгаач нь болоод нэг хулгаач бэ ээж болоод өгч гэж хөдлөөд тэгэл нэг аав нь рок ихмэ харж ирдэг шүү дээ. Тэгэл тоглолт нэг юм бодоагүй ингээд байдсан чил юу нэг тайзны ард ингээд ярьсан гэж аахгүй ингээд би бүр тайз дээр гарсан явж байгаа. За навнаа сюрприз ярина. Уг нь ингээд энэ сахал нааж гарч ирдэг байхгүй ингээд эндээ сахал наагаад тэгээд хөмсгөө тодорхой. Тэгсэн чинь ингээд xxxx гэх ингээд зурцсан. Тэгээ энэ нэгөр ингээд баахан ингээд сахал махал заагаад энэ дээр амар том ингээд нэг зураад энэ дээр ингээд бас ингээд x үзэн зэрэг гараад ирдэг байхгүй. Тэгээд хүйя гэл харц чи миний бүр ингээд энэ төрөд ингээд хаалаа явчихсан ингээд. Ингээд хүүтэй сордом байх шүү дээ нэг чинь тэгээд энэ төрөд болдгоо тэгээд чи тэнийг мэдлүүд олцсон байх шүү. Юу энэ ингээд тийм урган энэ төрөд буруу тийш хараад инээр яа гэл гисэн чил нөө минийхөө үлээ би хүнтэй суумаар штэ би ми гэдэг баг л ойлж мөөл ганцтай би ганцаар ингэж амьдрмаар гэж мэгээд тэгэж хэлэх хэрэгтэйсэн чи бүр ингээд энэ төрөд ингээд хоолоо ингэж чичрээд болдгоо ингээд
Би үнтэй ингээд хамаг хөс гараад алдраны хөс гараад тэгээд нэг тайзруу буцаад орсон чи шагаахад загнуулаа чи яа мойлоо даа гэд их маяг хараагүй тэгээд бат шагаахаас гарч ирэнгүүт харснаа бахраах инээлтэй. За ингээ ямар ч гэсэн өнөөдөр намантайгаа бас хүчтэй цагийг өнгөрөөлөө. Ингээд нэвтрүүлэг маань хороолт барилах спот дөгөөс та бүхэнд хүрлээ. Дараа дахин уулзлаа түр баяртай үзэгчтэй. Баяртай. TV5 телевизийн кайф нэвтрүүлэг